Галзуу кино сувагтаан 5 морил. За энэ удаад буруу 3 сарын 31-ээс 4 сарын 1-нд шилжих шун Netflix дээр гарсан Human гэх энэ галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. Яа, амар сүртэй хэлсэн үү? Сүртэй хэлхээс аргагүй. Энэ бол тагнуултай галзуу кино учраас ингэж танилцуулахаас аргагүй лаа. За тэр маяглах яах вэ? Тэр энэ галзуу киног буруу та нартай ярьж өгөхөөр сонголоо. Аль болох цаг алдахгүйгээр хурдан ярьж өгөхийг хичээлээ гэж. За тэгээд үнэхээр гал жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байсан болохоор энэ киног анлоод та нартай ярьж өгч байгаа юм шүү. Тэгээд үлээ одоо сонирхоод үзэцгээе. Буруу энэ галзуу киног хоол боловсруулалтын амттай шийдэл Activia-тай хамтран хүргэж байна. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан таргатур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Тэгэхээр та нар маань яг үлээ сабадрагуул саба атарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За үүрээр сэрүүлэг дуурч нэг тусгай агент ажилдаа гарч байгаагаар кино эхэлнэ. Агентийг зоогин. Зөмнөд Азийн нэг улсад тусгай даалгавраар ажиллаж байгаа тэр нэг эмсийн хүрээлэнд ирээд тэнд байсан нэг хойд солонгос эмэгтэйтэй уулзна. Эмэгтэй тэдэнд нууц мэдээллүүдийг өгснөөхөө төлөө тэдний тусламжтайгаар тэндээс гарах тохиролцоог хийсэн байж. Би анх ажил хийж мөнгө олохоор Орос руу явснаар энэ бүхэн эхэлсэн. Гадаадд ажиллахын тулд нөхөр хүүхдээ эх орондоо үлдээгээд Владивосток руу явсан. Эхэндээ нэг ресторанд ажиллаж исэн ч гадаадын иргэн харьяат хариуцсан албаныхан ирээд намайг нутаг буцаахаар болсон. Тэгээд намайг нутаг буцаах гэж байсан хэдэн орсууд ирээд намайг энд авчирсан. Тэд надад хар тамхи тарьж яг л аратан амьтан шиг хандсан. Яг ямар хар тамхи байсан бэ? Хойд солонгост үйлдвэрлэсэн кристалл мет байсан. Би хаана ирснээ мэдэхгүй удаан байсны эцэст Хятадд ирснээ мэдсэн. Тэд хүний намын хэргийг илрүүлэхээр ажиллаж байсан ч дарга нь хар тамхины асуудлыг илүү яриулахыг шаардлаа. Сандарсан эмэгтэй би та нарын хүссэн бүхнийг ярьж өгье. Намайг эндээс гаргаад өгөөч дээ. Ингэж хашгирсан. Тэр газрыг ажилуулдаг нөхөр хаалгыг нь нүднэ. Байдал буруугаар эргэж болзошгүй байгааг ойлгосон агент цоо нөгөө эмэгтэйг тэндээс гаргах нэмэлт хүч дуудсан ч дарга нь энэ ажиллагаа албан ёсны ажиллагаа биш гээд нэмэлт хүч илгээхээс татгалзлаа. Энэ үеэр уг газрыг ажилуулдаг нөхдүүд хаалгыг нь онгойлгоод ороод ирнэ. Удирдлага нь тэрэнд яасан ч тулалдаж болохгүй шүү. Ингэж хатуу сануулсаар байлаа. Гэвч мань цоо хөөрхий эмэгтэйг тэнд үлдээгээд гарч чадсангүй. Зогсоо заггүй хашгирч байсан эмэгтэйг намжаахын тулд нөгөө дүүлэн цохиж унгаад хар тамхи тарихыг харсан тэр бие барилгүй дайран орно. Буу хэрглэж болохгүй. Буу ашиглах юм бол ажиллагаа бүхэлдээ нурна. Чи сонсож гин үү? Тэгэхээр агент цоо бууга барьж угаа тэдэнтэй үргэлжлүүлээд гард нь тулалдана. Тэгээд зоо хар тамхи тариулаад ухаангүй болсон эмэгтэйг тэрвэрсээр төв дээрээ ирэхэд багийнх нь эмэгтэйг сэргээхээр яарав шалцгаана. Тэд тусал залгах гэж оролдсон ч гаранд нь тусал залгачаар суудас олдсонгүй. Тэгээд хөлөнд нь тусал залгасан ч удалгүй эмэгтэй даралт унаад зүрхэн зогслоо. Тэгэхэр тэд сэргээх санаатай цахилгаанаар цохилдог. Гэвч тэд яаж ч хичээгээд хөөрхий эмэгтэй амийг аварч чадсангүй. Удирдлагууд зөвшөөрөл өгөөгүй болохоор яах ч арга байсангүй. Хэрвээ бид тохирсноор хийсэн бол энэ эмэгтэй амиа алдахгүй байлаа. Тэр бидэнд итгэсэн байхад би итгэлийг алдлаа. Энэ салбарт итгэл гэж юм байдаг юм штэ. Бүгд л бие биенээ ашигладаг. Үүнд дасах хэрэгтэй дээ. Дасна гэдэг чи юу гэсэн үг вэ? Хүн өгөхөд дасна гэсэн үг үү? Надтай ингэж яриад хэрэггүй. Яванда чи дасчихна. Хэсэг хугацааны дараа агент цоо өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанд мэдүүлэг өгөхөөр ирлээ. Агент цоо өөрийнхөө мэдээлэгчийг алдсандаа одоо ч харамссан хിവэр байна. Ямар ч тач тэд мэдээлэгчийн өгсөн мэдээллийн тусламжтайгаар
Үндэстэн дамнсан хүний 8 болоод хар тамхины сүлжээний сэжүүрээс атгаж амьдсан байлаа. Ингэхдээ хойд Солонгосоос өмнөд Солонгос руу зориудаар хямд хар тамхи нэвтрүүлж хүүхэд залуust худалдаж байгаа гэж тэд бодцгоно. Гэвч агентцоо хойд Солонгос эмэгтэйчүүдийг хүний 8-аар Орос руу гаргаж тэндээс зүүн өмнөд Аз руу хүргэдэг хүний 8-ны сүлжээ байна гэж үзээд энэ хэрэгт илүү анхаарал хандуулах хүсэлтэйгээ хэлдэг. Тэдний голцыг нь Владивосток гэж агентцоо бодож байснаас гадна хойд Солонгосын дипломат албаныхан үүнд холбоотой гэж тэр бас бодож байлаа. Бас Оросд ажилдаг тагнуулуудаас Владивостокийг иргэшээлтэд оруулсан Оросын мафийн талаар мэдээлэл олж авсан байна. Хойд Солонгосууд Оросуудтай ойр ажиллах нь өмнөд Солонгосын эрх ашигт хортой гэж бодож байсан учраас тагнуулын албаны дарга нь энэ хэргийг илрүүлэх даалгавар өгч агентцоог тэр даруй Владивосток руу явуулна. За ингээд тэр ирсэн даруйдаа Оросуудтай бизнес хийхээр ирсэн өмнөд Солонгосын бизнесменийн дүрээр тентхийн Ариранг нэртэй нэг хойд Солонгос ресторанд очлоо. Тэр цагаас хойш 5 сар өнгөрч өвөл болж. Орос хятад хойд Солонгос 3 улсын хилийг холбосон түмэн голын эрэг. Хойд Солонгосоос хил даван зогтож ирж байгаа хэсэг хүмүүс хил давж яваа харагдана. Тэд эхлээд Оросд очоод тэндээс хятад руу хил давах төлөвлөгөөтэй байлаа. Тэгсэн тэднийг замд нь Оросын мафийнхан бариад авна. Тэднийг газарчилж явсан нөхөр дагуулж явсан охтуудаа тэдэнд өгөөд нэмээд Оросын мафийнханд хар тамхи зарах гэж оролддог. Нөхөр хойд Солонгос эмэгтэйчүүдийг хуурч хил давуулаад Оросын мафуудад авчираад зардаг этгээд байж. Энэ үеэр охтын нэг тэндээс сугтах гэж оролцсон ч Оросын мафийн босс тэрний газар дээр нь буудаад унаглаа. Тэгээд нөгөө хойд Солонгос нөхрийн өгсөн хар тамхийг шинжилж үзээд сайн чанарын хар тамхи болохыг мэддэг. Тэгээд нөхрийг оройн гэртээ ирэхэд хойд Солонгосын мөрдөгч тэрнийг гэрт нь хүлээж байлаа. Мөрдөгч тэрнийг хөдлөх тэнхэлгүй болтол нь даарц шидэж унгаад байцаана. Би нийгмийн аюулаас хамгаалах яамны Пак Гён байна. Хүний 8 хийх хил давуулан иргэдийг зөөгч нь хууль бус. Тийм болохоор чамайг баривчлахаар ирлээ. Пак Гён хойд Солонгосын засгийн газрын даалгавраар Владивостокт ирээд удаагүй ээж. Тэгэд Пак мөрдөгч тэр нөхрийг шууд Солонгосын консулын газарт аваачаад байцаасан ч удалгүй тэрэн дээр хойд Солонгосын консул өөрөө ирлээ. Та хаах бол Пхеньянаас ирчихэд шууд ингэж ажилдаа орчиж байгаа юм уу? Тийм байхад би яаж зүгээр суугав дээ. Энэ нөхдүүд нутаг нэгтнүүдтэй яаж ингэж хандаж чаддаг байна? Хөөе. Чи төрснөөс хойш өнөөдрийг хүртэл хийсэн бүх хэрэгээ энэ цаасан дээр бичээдэх. Юм асууж байхад чи хариулах хэрэгтэй шүү дээ. Ядаж ард үлдсэн гэр бүлээ бодох хэрэгтэй үсттэй. За, ойлголоо. Тэрнийг ингэж хэрэгтнийг дарамтуулж байх зур Пак мөрдөгч тэнд байсан ширээн дор сонсох төхөөрөмж байрлуулж амжина. Тэгээд тэр консулыг дагаж Ариранг ресторанд ирнэ. Пак мөрдөгчийг ямар санаатай тэнд ирснийг консул гайхна. Мань хүн Оросын мафиас болоод хойд Солонгосын иргэд хүний 8-ны хохирогч болж байгааг таслан зогсоохоор ирсэн гэдгээ хэлдэг. Саяных шиг нөхдүүд мэрсэр гарч ирдэгч удалгүй баригдчихдээ юм. Тэрнээс энд нэг их мафсад байх юм юу ах вэ? Тэгэхээр та зүгээр л намайг ажиглаж байх гэж л ирсэн юм биш үү? Би бол тэгж л бодож байна. Та өөрөө мөрдөгдөх ямар нэг хэрэг тариагүй үстэй. Заримдаа ямар ч хэрэг тариагүй байхдаа л мөрдлөгийн бай болчихсон байдаг юм да. Энэ үеэр тэдэн дээр нэг үйлчлэгч хоол авчирсанд Пак мөрдөгч тэр хоёр биенээ таньдаг бололтой харагдана. Үйлчлэгчийг Сон Хва гэнэ. Бодлогын танхимд хуучны нэг дуу гიშгэлж түрүүний үйлчлэгч тайзан дээр үндэсний хувцастайгаа гарч ирээд хайрын дууг дуулахад Пак мөрдөгч дүнсгэр царайлаад сууна. Тэгсэн утсанд нь дуудлага ирж нөгөө баригдсан нөхөр амиа хорлсон тухай мэдээ ирлээ. Пак мөрдөгчийг очиход тэр нөхөр цаасан дээр мэдүүлгээ бичээд балаараа хүзүүрүүгээ зоогоод амиа хорлсон байдалтай байж байлаа. Энийг харсан консулч битүүхэндээ баяртай байна. Энэ нөхөр амиа хорлчвал гэр бүлийг нь тайван орхино гэж бодсон бололтой. Инглигээд нэмэргүй штэ. Пхеньян руу холбогдож гэр бүлийнхнийг нь олох тушаалаагүй. Энэ хэрэг ингээд нэгэнд дууссан учраас Пак мөрдөгч та яралтай нутаг буцсан нь дээр байх. Консулыг гарсны дараа Пак мөрдөгч ширээний дор нааж үлдээсэн дуу хураагаараа авах гэсэн ч аль хэдийн эвдэлчихжээ. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ консулын талд ажиллаж байгаа нь илэрхий байлаа. Дургуун хөрсөн Пак мөрдөгч тэндээс гараад явлаа. Энэ үеэр Ариранг рестораны үйлчлэгч нуучин Сон Хва нэг зочид буудалд ирээд агент зоотой уулзаж байна. Тэгээд агент зоо тэрэнд судасны цохилт мэдрэгч зүйлгээд мэдүүлэг авч эхэлнэ. Ээжийн чинь хавдрын эмчилгээг сөүлт хийхээр бид ярилцаж байна.
Хэрвээ та бидэнтэй хамтрахыг зөвшөөрөх юм бол бид энийг хийх болно. Хүний амь аврах гэж байхад улс төр ярих утгагүй хэрэг. Тэгээд ч манай үндсэн хуулиар бол тааж тэр, танаа гэр бүлч тэр, манай улсын иргэд мөн. Хэрвээ би өнөөдөр шийдвэрээ гаргавал ээж бид хоёрыг хэр хурдан эндээс авч явах вэ? Энэ уулзалтын талаар та хэнд ч хэлээгүй үстэй. Өмнө нь эндээс явахгүй гэж байгаад яагаад одоо явахаар шийдэх болов? Харин миний их ойрын хүн өнөөдөр ресторанд ирсэн. Консултай хамт явж байна лээ. Гэхдээ би бодол санаагаа эхлээд зэгслэх ёстой юм шиг байна. Тэгээд тэр нэг жижигхэн уудтай хар тамхи өгсөнд агент цоо хар тамхиг шинжилж үзээд дээд зэргийн хар тамхи болохыг тогтоож камертай харуулна. Тэгээд Оросын мафийн толгойлогчийн зургийг тэрэнд харуулад өмнө нь харж байсан эсхийг асуулаа. Гэвч Сонхва тэрнийг харж байгаагүй гэж мэдүүлнэ. Харин уудтай хар тамхины хувьд рестораны үйлчлэгч нарыг нөлөө бүхий зочинтой хамт буудалд орох бүрд менежер нь тэдэнд жижиг уудтай хар тамхи өгдөг байж. Тэгээд тэд эхэндээ баячуудад мэдэгдэлгүй нууцаар уух юмд нь хар тамхи хийж өгч байгаад явандаа зарж эхэлдэг гэдгээ Сонхва хэлдэг. Ийм энгийн гэж юу? Энэ арга дандаа үр дүнгээ өгдөг. Гэхдээ намайг үүнээс илүү зүйл мэдэхгүй гээд тохирсноос та буцахгүй зү. Үгүй. Та мэддэг бүхнээ үнэн чударгаар хэлж байхад л болно. Ресторанд нь нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтан ирсэнд Сонхва их болгоомжуулсан байж. Учир нь өмнө нь тэдний ресторанд ажиллаж байсан үйлчлэгч нарыг өмнөд Солонгос руу урвах гэж оролцсон хэрэгээр барьж аваад нутаг буцааж байсан тохиолдол цөөнгүү гардаг байж. Тэдний нэг нь Хятадд агент зоогийн гар дээр амьсгал хураасан эмэгтэй болохыг агент зоо тэрний ярианаас олж мэдлээ. Гэхдээ үйлчлэгч эмэгтэйчүүдийг нутаг буцаах асуудлыг консул болоод консулын дор ажилладаг хүмүүс хийдэг болохыг Сонхва тэрэнд хэлж өгнө. Тэгээд товлсон цаг болоход Орос бизнесмен Сонхва хоёр буудлаас гарч явцгаана. Сонхва тэндээс гарахдаа агент зоод тугуулсаа үлдээсэн бол агент зоо тэрэнд үнэтэй бэлий бэлгэлдэг. Агент зоогийн туслах Сонхвагийн үсийг орон дээр тарааж байхдаа энэ удаа Сонхва урд урдынхаасаа илүү тогтворгүй байсныг агент зоод мэдэгдэнэ. Оройн Сонхва ресторанд ирэхэд Пак мөрдөгч тэрнийг арын хаалган дээр нь хүлээж байлаа. Чи сайн сууж байв уу? Ээж нь яаж шухан байна да? Надтай ийм зүйл ярих хэрэггүй. Би одоо үзүүлбэрээ үзүүлэх ёстой. Би чамайг удаан хайсан. Тэгээд энэ дугайг мэдээд ирсэн юм уу? Чи намайг ямар ажил хийдгийг мэднэ. Чи мөрөө хичнээн балалсан ч би чамайг олж чадна. Гэхдээ чи яаж тэгж намайг хайж чадсан юм бэ? Мөнгөний төлөө энд ирсэн гэж юу? Чи одоо явдаа энд хүйтэн байна. Тэгсэн энэ уулзалтыг нь консулын ажилтан нууцаар бичиж байлаа. Тэгээд бичлэгээ консул руу явуулсанд консул Сонхвагийн өнгөрсөн түүхийг бүхэлд нь нарийн өвчлөн судлахыг тушаадаг. Аз болоход Пак мөрдөгч холгүйхэн хэн нэгэн бичлэг хийгээд байгааг анзаарч. Энэ үед агент зоо туслахынхаа хамт Пак мөрдөгчийн ресторан руу ирж байгаа бичлэгийг үзэж байна. Гэвч тэдний мэдээллийн санд Пак мөрдөгчийн мэдээлэл байсангүй. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэж угаад Пак мөрдөгчийг Сонхватай уулзсан болохыг. Бас тэрээр консулын газраас төмөр сейфтэй ямар нэг зүйлийг нууцаар тээвэрлсэн болохыг олж мэддэг. За sorry байж гараа. Борон та нарт нэг гэлс хэрэгтэй юм хэлээдхий. Тэгэхээр манайхан дугаарыг мань хамтрагчаар ажиллаж байгаа Activian байна штэ. Галзуу ямттай тараг заяа. За тэгээд ганцхан таргаар зогсохгүй. Acti regularis probiotic ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж өтгөн хатах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг арилгахад хамгийн том дэм болно гэж бодчих. Хоол боловсруулалтын хамттай шийдэл Activia. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан тарагтур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. За Activia таргаас хэд сайхан балгаад кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Агент зооч бичлэгийг үзэж угаад Пак мөрдөгчийн бие авч яваа байдлаас тэрнийг сайн бэлтгэгдсэн тусгай ажилтан болохыг ойлгоно. Үүнээс гадна тэр хоёрыг уулзаж байхад консулын газрын ажилтан тэдний бичлэгийг хийж байсан болохыг ч олж мэдлээ. Тэгээд агент зоо 4 сарын өмнө Сонхватай анх уулзаж байснаа санана. Тэр үед тэр Сонхвагийн ээжэд зориулаад тэрэ болоод дугтуутай $1 бэлдсэн байсан учраас Сонхва тэндээс гарч чадлагүй үлдсэн байна. Бас тэрний аюулгүй байдлыг бүрэн батлан даана гэж хэлсэн учраас Сонхва ихэндээ айжсэн ч удалгүй тэрэнд итгэжээ. Тэгээд агент зоо тэрэнд би чамд хамлаа. Бид чамд заавал туслана гэж хэлж байснаа санаанд бүх зүйл оройтхоос өмнө Сонхвад туслахаар шийддэг. Гэхдээ бид тэрний мэдүүлэг үнэн эсхийг нэгтэлж амжаагүй байгаа штэ.
Тэгээд тэрнийг ингээд хайчих юм уу? Бид ямар цагаачтай туслах агентлаг биш үү? Бидэнд худал мэдүүлэг өгсөн байвал яах юм? Ингээд та нөгөө амиа алдсан эмэгтэйгээс болоод ингээд байгаа юм биш үсттэй. Тэгсэн агент цог хэлэх үггүй боллоо. Харин нөгөө талд Санхуа тэндээс зүгтахаар бэлдэж цуглуулсан мөнгөө нууж байлаа. Тэгээд гадаа тамхилахаар сууж байтал менежер нь ирээд хамт тамхилцгаана. Би чамайг сүүлийн хэдэн сар ажиглалаа. Тэр орос бизнесмен чамд их сайн ханддаг болж. Миний нэг найзын ажилтан Камбожид бас чам шиг нэг бизнесментэй нийлээд зогтсон юм. Иймэрхүү зүйл болоход хариуцаж байсан бэдэл муруутдаг юм да. Гэхдээ чи надад бол санаа зовох хэрэггүй шүү. Боломж байгаа бол ашигла. Дараа нь над чиг харамсаж суух хэрэггүй. Тэр үеэр Пак мөрдөгч өрөөндөө утсаа барьчихсан Санхуагийн өөртөө дуулж өгч байсан дууны бичлэгийг сонсоод зогсож байлаа. Харин тэрний ингэ зогсож байгааг консул нууц камераар ажиглана. Тэгээд Пак мөрдөгч өөрийнх нь талаар тайлан бичиж амжаагүй байгааг хараад залуусаа явуулаад тэрнийг дуудуулна. Нөхөр тэднийг танилгүй барьцалдаж авсан ч консул дуудуулж байгааг сонсоод явж очлоо. Чи тэр Санхуатай сүү тавьж байснаа хэлэхгүй яасан. Намайг мөрдөх гэж ирсэн гэж би буруу ойлгоод баалрах шахлаа. Би уучлал гуй. Уучлал гуйх зүйл болоогүй штэ. Харин би буруугаар ойлгосон байна. Тэгээд таны хүнд яах гэж ирснийг ойлгоод шууд л өвдгөө цохилоо. Та энэ бичлэгийг нэг үзтээ. Ингээд сүүлийн 1 сард Оросын бизнесмен Санхуатай 7 хоног бүр буудлын нэг өрөөнд уулздаг болсон тухай. Бас тэр өдөр нь өөр нэг хос дандаа хажуугийнх нь өрөөнд буудаг болохыг олж тогтоосон гэдгээ консул Пак мөрдөгчд хэлдэг. Тэгсэн Санхуа өрөөнөөс гарсан хойно хэн нэгэнд мөнхийн ёсолсон байснаас гадна тэр хоёр өрөө нь хоорондоо холбоотой өрөө болохыг консулын туслах гар утсаараа бичиж авсан байж. Тэд өөр зочид буудалд уулзахдаач яг адилхан холбоотой хоёр өрөө авдаг байсныг бас олж тогтоосон байна. Та яагаад надад энийг үзүүлж байгаа? Та энэ хэрэгээр л ирсэн юм биш үү? Аль нь ч байлаа гэсэн Санхуа өмнөдийнхэнтэй хамтарч байна. Та энийг мэдсэн байсан ч мэдээгүй байсан ч асуудал үүсэх нь тодорхой болоод байна. Энэ үеэр агент зөө хойд Солонгосын консулын газрын гаднах хяналтын камерыг харж угаад яаран хөдлөлөө. Учир нь хойд Солонгосын консулийнхан тусгай бага Ариранг ресторан руу илгээж байлаа. Мэдээлэгч нь аюулд орсныг ойлгосон агент зөө туслах руугаа залгаад дэмжлэг хүссэн ч цаатгана. Бид мэдээлэл цуглуулах ёстой болохоос иймэрхүү сөргөлдөөнд оролцож болохгүй гээд халгаасангүй. Энэ үеэр Пак мөрдөгчөөр удирдуулсан залуус ирээд рестораны үйлчлэгч нарын дотор байрыг нэгж эцгэн. Чи яг юу хийж гисэн бэ? Би юу хийснийг харин надад хэлээд өг. Энэ юу хүмүүс юм? Бусад хүмүүс юу хүсснийг хэлж болно. Харин миний тусламжийг авмаар байгаа бол надад үннээ хэлсэн чинь дээр шүү. Чи өмнөдийнхэнтэй хамтраад байгаа мó? Хэрвээ тийм бол чамайг байцаахад чи энийг хэлэхээс аргагүй болно. Тиймээс надад мэдээлэл олж өгөхийн тулд өмнөдийнхэнтэй хамтарсан гэж мэдүүлэг өг. Тэгсэн консулын ажилтнуудын нэг Санхуагийн эд зүйлс дотроос Америк доллар олсон гэдгээ хэлсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гайхлаа. Тэгээд тэд Санхуаг баривчилж консулын газрын байцаах өрөөлөө аваад явнаа. Тэгээд консулыг орж ирэхэд Санхуагийн бүх эд зүйлсийг ширээн дээр өрсөн байна. Санхуа Бхиньяны урлагийн их сургуульд сурч байсан ч ээжийнхээ хавдрын эмчилгээнд мөнгө олж өгөхийн тулд сургуулиасаа гарч Владивостокт ажиллах болсон гэдгийг консул олж мэдэж. Бас аав нь хятад руу зогтох гэж яваад баригдсан байж. Тэгэд Санхуа аавд нь тусалж асуудлыг нь шийдэж өгөхийг сүд залуу Пак мөрдөгчөөс хүссэн ч тэр тусалгын оронд хэргийг шударгаар мөрдөж аавд нь ял тулгсан байж. Консул тэрнийг энэ бүхнээ нэг бүрчлэн гараараа бичиж өгөхийг шаардсанд Санхуа аргагүй байдалд орлоо. Харин консулын газрын гадаа агент зөө тусгай төхөөрөмжөөр байшин дотор болж байгаа яриаг сонсох гэж оролдоно. Нөхөр консулч бичиж өгсөн мэдүүлгийг нь дахин бичүүлж, үг үсэг зөрж байгаа эсхийг нь шалгаж, нэг үгэл зөрүүл дахиад бүхлээр нь бичүүлж байлаа. Арга барсан Санхуа тэднээс усгүйсэнд Пак мөрдөгч тэрний хөл гарыг сандалтай бэхлээд гүнзгий амсгаа аваад амсгалаад өгч. Гэж шивэнж хэлээд нүүрэн дээр нь алчуур тавиад ус асгана. Манай улсын шилдэг мөрдөгч чамайг байцааж байгаа нь сайн хэрэг шүү. Та хоёрын хайрын төгч харамсалтай юм аа. Бас үнэтэй бэлэг авсан байна. Бараг надад таарах юм биш үү? Гэхдээ чи одоо хүртэл энэ бэлгийг чамд өгсөн өмнөдийн агентийн талаар нэг ч үг хэлээгүй байгаа шүү. Энэ үеэр агент зооч тэдний яриаг сонсох гэж байдгаараа хичээж байлаа. Тэгсэн Пак мөрдөгч консул 2 байшингийн гадаа гараад ирнэ. Энэ бол маш нууц зэрэглэлтэй сөрөг тагнуулын ажиллагаа.
Сөрөг тагнуулын ажиллагаа явуулж байгаа тагнуулыг та шууд ингээд Бихнян руу буцааж болохгүй. Консулд нь мэдээлэлгүй хийгддэг нууц ажиллагаа гэж би сонсоогүй юм байна. Тэгэд тэр Сонхваг хойд Солонгос руу буцаахаар болдог. Ингээд Пак мөрдөгч Сонхваг машин цуулгахдаа гарт нь нэг цаас атгуулад Бихнянд очивол өөрийгөө худал мэдүүлэг өгсөн гэж хэлээд энэ цаасан дээр бичсэнийг мэдүүлээрэй. Би тэр өмнөдийн тагнуулыг яаралтай болоод чамайг аварна. Энэ удаад итгэлэгч нь алдахгүй гэж шивнэлээ. Хоёулаа өгөх хэрэггүй. Амьдрах боломжтой амьдрсан нь дээр. Тэгэд машинд суусанд консул өөрөө тэрнийг аваад хөдөллөө. Энэ үед агент зооч араас нь дагнаа. Ард үлдсэн Пак мөрдөгч консулын ажилтнуудаас Владивостокт байгаа өмнөдийн тагнуул байж болох с ิจ гтэй хүмүүсийн жагсаалтыг гаргаж өгөхийг шаардсанд цаадуул нь агент зоогийн талаар мэдээлэл өгдөг. Тэд өөрийг нь тохиурсан янзтай байсан учраас ууралсан Пак мөрдөгч тэднийг дагуулад явах гэсэн ч цаадуул нь консулын тушаалгүйгээр явахгүйгээд хөдөлсөнгүй. Оройн консул машинтайгаа нэг байгууламжид очсон нь хойд Солонгосын хөлөг онгоц зогссон бомб байлаа. Агент зоож тэднийг хашааныхын гаднаас даглаа. Тэгсэн консул ирчээрээ давгсаар нэг хар машинтай хүмүүсийн өмнө очиод зогслоо. Тэдний хүний наймаа хийдэг Оросын мафийн болохыг агент зоо шууд таньна. Тэгээд тэдний уулзаж байгаа зургийг нь сим авч баримтжуулна. Энэ үеэр консул Сонхваг тэдэнд хүлээлгэж өгöd. Брокерийг чинь алсны нөхөн төлбөр болгож өгч байгаа юм гэж тайлбарлаа. Бихнянаас нэг ядаргаатай мөрдөгч ирсэн. Гэхдээ санаа зовлтгүй. Би тэрнийг удахгүй зогцуулаад далд хийчихнэ. Тэгэд тэд хоёр тийшээ салж явсан агент зоо Оросын мафийнхны араас яаран давхлаа. За тэгээд давхих замдаа тэр офис дээрээ байсан туслахтаа сая авсан зургуудаа илгээж амжина. Энэ үед Пак мөрдөгч гаднах шатаар дамжиж тэдний офис руу нэвтэрч байлаа. Оросын мафийн хотоос гарч давгсаар ой доторх нэг хамгаалалт бүхий бүс рүү орсонд агент зооч бүрэн зэвсэглээд сум нэвтэрдгүү хантаа зөмсөж байгууламж руу нууцаар нэвтэрнэ. Тэгэд Оросын мафийн сум нэвтэрдгүү шилэн хоргон дотор эмэгтэйчүүдийг хийж ачааны машинд ачаад Москва руу явуулж байгааг дурангаар харж амжлаа. Бас тэд Сонхваг аваад байшин руу орохыг харсан даруйда тэдний хойноос дагаж эхэлнэ. Гэтэл байшин дотор эмэгтэйчүүдийг шилэн хоргон дотор хийчихсэн баячуудад дуудлах худалдаагаар зарж байдаг. Харин нөгөө талд Пак мөрдөгч агент зоогийн туслахтай зодтолдож байна. Тэгээд тэд ноцолцсоор хамт шатаар доош унахад Пак мөрдөгч тэрнийг барьж аваад чи надад хэрэггүй. Дарагтай чинь холбогдмоор байна гэлээ. Тэгээд тэрэнд буу тулгсан зургаа утсаар нь дамжуулаад агент зоо руу илгээдэг. Хамтрагч амьд байлгыг гэж бодож байгаа бол яаралтай ир. Би хинтээ ярьж байна. Та нараас болоод гимгүүхэн өөхөхтэй тулаад байна. Хэрвээ чи ирэхгүй бол минут тутамд би энэ хүний нэг ясыг хугална. Чи Сонхвагийн найз залуу юу? Би тэрний байгаа газарт байна. Тэр нутаг бутсан. Танай консул тэрнийг Оросын мафид худалдсан баримт надад байна. Наад агентаас асуу, зураг нь байгаа. Тэгэд агент зоогийн явуулсан зургийг компьютер дээрээс хараад цочирдлоо. Тэгээд байгаа газрынх нь байрлал ирсэнд Пак мөрдөгч тийшээ яаран явлаа. Энэ үед Ариранг рестораны менежер болоод ажилтнуудыг консулын газрынх нь цуглуулчихсан байцааж байна. Тэгэд менежерээр нь Пак мөрдөгчийн эсрэг мэдүүлэг хэлүүлж нэг бүрчлэн бичиж авлаа. Менежерч хөрхи хайгаад консулын хэлсэн бүхнийг хэлж Сонхва Пак мөрдөгч хоёрыг эх орноосоо урвсан гэж гэрчлэнэ. Энэ үед Сонхвач Оросын мафийнхныг эсэргүүцэх гэж байдгаараа л хийж байна. Тэгсэн мафийн босс ирээд хар тамхи тарьж тэрнийг мансууруулж барьж авлаа. Үүнтэй зэрэгцээд Пак мөрдөгчийг тийшээ явж байгаа тухай мэдээг тусалгууд нь консулд өгсөнд тэрч мафийн толгойлогч руу энэ тухай мэдэгддэг. Тэгсэн үүнтэй зэрэгцээд агент зоо тийшээ нэвтэрч Оросын мафийнхандаа буудалцсанд Оросын мафийнхан агент зоог Пак мөрдөгч гэж бодоод ширүүн буудалцаж эхэлцгээв. За тэгсэн удалгүй Пак мөрдөгч давгсаар ирлээ. Гэвч консулын ажилтан тэрнийг алдалгүй дагсаар. Тэгээд тэр хоёр хөөцөлдсөн чигээр хашаа руу дайрч ороод машинтайгаа дрифт хийгээд буудалцаад буу юм болно. Агент зоо дотогшоо орж зойронд байсан цэргүүдтэй буудалцаж эхэлсэн бол хар тамхи тариулж хагас манарсан Сонхвач чадлаараа тэдэнтэй тэмцэнэ. Харин агент зоог барихаар гадагшаа гарч ирсэн цэргүүд ууртаа байгаа мань Пак мөрдөгчтэй халз таарсанд тэрч тэднийг өчөггүй буудаж эхэлнэ.
Агент 100 эмэгтэйчүүд дээр ирсэн ч мафийнхан тэрнийг гиндүүлж дараад шархтууллаа. За тэгээд тэд агент 100-г алахын даваан дээр Пак мөрдөгч ирээд амийг нь аварна. Чи энд юу хийж байгаа юм? Сонхоо чамд ямар хамаатай? Тэр бол миний humant. Та нар тэрнийг Оросуудад зарах гэж байхад нь би аварч байна навш минь. Тэгвэл намайг буудаад эндээс яваач. Энэвэр мафийн толгойлогч цэргүүдийнхээ хамт ирээд тэдэнтэй буудалцаж эхэлнэ. Энэ үмэнийг ашиглаж Сонхоо өөр өрөөнд хоригдож байсан эмэгтэйчүүдийг суллаад тэндээс нууцаар гарахыг оролдоно. Занга буудалцах явцад агент 100 хөлөндөө шаргагдсан учраас Пак мөрдөгч мафийн толгойлогчтой ширүүн тулалддаг. Гэвч мафийн толгойлогч нөхөр мань хоёроос хавьгүй илүү хүчтэй гар байлаа. Зангад эцсийн мөчөд агент 100 Пак мөрдөгчийн амийг аварсанд тэр Сонхоод хүрмээ нөмрүүлээд гутлаа өмсүүлдэг. Хариуд нь Сонхоо түлэгдсэн гарыг нь боогоод гадагшаа гарахад гадаа нь Пак мөрдөгч агент 100 хоёрын алсан мафийнхан дүүрэн хэвдэж байгаа харагдана. Тэдний эмэгтэйчүүдийг аваад гадагшаа гартал консулын гарууд тэднийг бүслээд тал талаас нь буудаж эхэлнэ. Пак гём мөн авшоо. Чи өмнөдийнхэнтэй нийлсэн мө урвагчаа. Чамаа гарч ирэхгүй бол энэ эмэгтэйчүүдийг би буудсаар байна шүү. Ингээд гарах гарцгүй болоод байтал агент 100-гийн туслах ирээд буудаж эхэлсэнд энэ боломжийг ашиглаад мань хоёр консулын хоёр ажилтныг ингэж зохицуулна. За тэгээд консулыг машиныхаа ард нуугдмагц. Агент 100 шаргадсан эмэгтэйчүүдийг аврах гэж угаад өөрөө шаргатаж унлаа. Тэрний туслагч бас шаргаджээ. Гэвч араас нь Пак мөрдөгч гарч ирээд консулыг буудсанд агент 100-гийн туслах өөрлөө нь буудаж байна гэж бодоод Пак мөрдөгчийг буудаад унгана. Занга шаргатсан 4 машинуудыг тойрч бие биенээ устгахаар хайцгаана. За тэгээд өнөөх консул Пак мөрдөгч 100 агент 3 хаалц тараад нэг юм болно. Ингээд бие биенээ буудаж унагсан ч сум нэвтэрдэггүй хантаацтай агент 100 ганцаараа тэндээс амьд үлдэж чадлаа. Харин өглүүд шаргатсан Пак мөрдөгчд амьд гарах найдвар даанч байсангүй. Тэгээд амьсгал хураахаас өмнө тэр агент 100-гийн чихэнд нэг зүйлийг шивнэнэ. Тэгээд тэр Сонхоогийн гар дээр амьсгал хураадаг. Өмнөд Солонгост ирсэн хойноо энэ удаагийн ажиллагаагаа тайлгналаа. Сонхоогийн бие муутай ээж нь нүүлгэн шилжүүлэлтийн өмнөх нь нас барсан учраас тэрнийг өөрийнх нь хүсэлтээр Япон руу явуулсан байж. Пак Гён амьсгал хураахаас өмнө чихэнд чинь нэг юм шивнсэн. Сонхоогийн талаар юм хэлсэн үү? Үгүй. Тэр өөрийгөө амьд гарах болов уу гэж асуусан. Бас амьдрахыг хүсэж байгаагаа хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа агент 100 үндсэн ажилдаа эргэж орсноор кино маань конец фильм. За, энд хүрээд энэ тагнуултай галзуу шин солонгос киноны тайлбар маань дуусч байна. За нэг юм гал жүжигчдийн бүрэлдэхүүнтэй галзуу кино байсан байна. Бурууд нь бол дажгүй галзуу кино санагдлаа. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар хоол боловсруулалтын амттай шийдэл Activia хамтран ажиллалаа. Манайхан энэ Activia таргинуштай Actiregularis probiotic ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж өдгөн хадгалах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг харьлахад хамгийн том дэм болно гэд боддоо. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан таргатур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Хоол боловсруулалтын амттай галзуу шийдэл Activia гэж. Та нар маань тэгээд сабадраагүй бол сабаа адаарсан бол лайк дарахтал болоо явчих юм шүү. Анаар манайха бороо 300k-гийн лайв дээр хэлсэн шүү дээ. Энэ 7 хоногт нэг галзуу цуврал нээлттэй хийнэ гэж. Тэгэхээр галзуу сервис угтан тэр галзуу цуврал орохоос өмнө сабадарч нэгдээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу кино, галзуу анимашн, галзуу сервисээр уулзцгаая.